За бүгдээрээ сайн байцгаана уу? Номи 369 YouTube channel нь байна. Ерөнхийдөө ихэвчлэн сүнслэг ертөнц, таарат уншлага энэ төрлийн мэдээллийг мэдсэн сурсан зүйлээ та бүхэнтэйгээ хуваалцахыг бол зорддог ийм сувг байгаа. За энэхүү сувг бичлэгээрээ 2026 оны инээрийг ажил карьер хайр дурлалын талбар дээр ямар шүү байх вэ гэдэг талаар бол ээлжид таарат уншлага бэлтгэн өргөж байгаа. За ингэхдээ бол таарат уншлагынхаа өмнө нь бол 2025 онд ямар шүү энергитэй болж өнгөрсөн бэ гэдэг талаар товчхон асуугаад энэ давхар энергийн шалгалт бол болж өгсөн байгаа. За энэхүү бичлэг маань мөн өмнөх бичлэгүүдийн адилаар уламжлалт тосоор 3 сонголт хэсэгтэй байгаа. Ер нь энэ channel сувг дээрээ би бол 3, 6, 9-тэй та бүхэн ч гэсэн мэдж байгаа энэ төрлийн мэдлэг мэдээллийг сонирхдаг хүмүүс маань энэхүү тооны хүчийг бол мэдэх байх. 3, 6, 9 гэдэг тооны бэлэгдлийг бол аль болох авч явахыг хичээдэг. Тийм учраас их таарат уншлагын маань ордог өдрүүд нь 3, 6, 9-тэй холбоотой өдөр байх жишээний аль эсвэл сонголтууд нь 3, 6, 9 ихэвчлэн 3-ын тоогоор байх жишээний ийм байдаг байгаа. Баг зэрэг мэдээлэл өгөхөд. За тэгээд өөрийнхөө хувьд 2025 оноос товчхон дүгнэж хэлэхэд яг энэ сүнслэг ертөнцийн талаар нь энэхүү сувгтай товчхон ярихад бол маш их ололт амжилттай жил байсан. Сүүлийн жилүүдэд нэлээд их судалж, сонирхож бас бусад гадаад болон дотоодынхоо дүрүүдийг сонсож мэдээлэл авч гайдуудаасаа чиглүүлэг авдаг байсан ч гэсэн өөрөө бол бас яг энэ төрлийн бичлэг хийж чадна гэж зориг шийдвэр гаргаад эхлүүлсэн жил учраас 2025 онд бол би үнэхээр баярлаж, талархаж, за энэ бүхэн лөө чиглүүлсэн гайдуудаас маш их баярлаа гэдгийг бол энэхүү сувгаараа хэлэх байна. Ингээд 2026 онд бичлэгээ улам илүү тогтвортой, чанартай, хөгжсөн ийм байдлаар авч явж чадах байхаа гэж бол өөртөө хүсээд амжилт хүсэж байна. За ингээд мэргээ эхлүүлье. За та бүхэн маань уламжлалт тосоор дараах 3 өдрөөс өөрт хамгийн татагдсан нэг өдрийг сонгоод тухайн өдөр дээр нь аваачаад мэргээ сонгоорой. Тэгээд мэрэг нь бол таарах байх, таалагдах байх гэж найдаж байна. Ингээд 2026 онд та бүхэнд маань хамгийн сайхан зүйлийг, маш сайхан сургаалуудыг авчирсан жил байх болтугай. Бүгдэнд нь амжилт хүсье. За нэгдүгээр үлийг сонгосон хүмүүс маань уншлагатаа тавтаа морил та бүхнийхээ өнгөрөн одож байгаа 2025 оны энерги за энэ бүхнээс та бүхэн юу суралцаж мэдсэн бэ гэдэг талаар өдрөөс асууж өгөхөд энэ онд бол та сэтгэл хөдлөлөө өөрийнхөө хэмжээнд удирдах сурсан байна гэж гарч ирсэн. Хэрэггүй болсон харилцааг тавьж явуулж сурсан. За энэ утгаараа заримын хувьд хайртай байсан хэн нэгнээсээ хацас салсан хүнд хэцүү цаг хугацааг бол энэ онд өнгөрүүлсэн гэж бол харагдаж байна. За мөн заримын хувьд болохоор өөрт чинь хэрэггүй болсон ерөөдөө өнгөрсөн он жилүүдэд авч болдгоо, хайж болдгоо үргэлж таны амжилт цаашаа явах дардан замаас чинь татаж хангаадаг тийм харилцаануудаас эцсийн шийдвэр гаргаж салж явж чадчихэ. За мөн түнчлэн өөрийнхөө дотоод хүчийг олж авч чадсан байна. Энэ онд тэгэхээр ерөөхдөө өмнөх онуудад магадгүй байгаа газраа, байгаа орчиндөө, ажлын байран дээрээ ганцаараа зүтгээд үнэлэгддэггүй. За ер нь бусдад олж харагддаггүй тийм хэн нэгэн байсан бол энэ бүхнийг нураагаад өөртөө болон бусдад өөрийнхөө хүч чадлыг чадвараа мэдрүүлж хүлээн зөвшөөрөгдөх ийм момент болж энэ бүхнийхээ ард бол амжилттай гарч чадсан ийм зарим нэг хүмүүс байна. За энэхүү бүлийг сонгосон хүмүүсийн сүнслэг амьдралынхаа хувьд юуг сурч мэдсэн бэ гэдэг талаар нэмжэл асуусан. Яг тэгэхээр хүзэр ихэвчлэн яг аргын амьдралынхаа талаарх ололт амжилтууд болж өнгөрсөн зүйлсийг гаргаж ирсэн учраас тусад нь бол энэ зүйлийг асууж өгсөн байгаа. Ингээд бол та бүхний хувьд
ер нь ихэнхийнх нь хувьд нэгдүгээр үлийг сонгосон хүмүүс маань магадгүй энэ сүнслэг зам, дотоод оршихуй, даалт ертөнцийн талаар дөнгөж судалж мэдсэн. Одоо энэ дуусч байгаа 2025 онд бол бүр анх олж мэдээд те энэ бүгдийн талаар дөнгөж суралцаж энэ ертөнцид хөл тавьж байгаа, энэ ертөнцид нүдэ нээж байгаа хүмүүс маань нэгдүгээр бүлэг татгцсан юм шиг байна. Тэр чичгаараа ер нь бол өдрийн энерги нь юу гэж харагдж байгаа юм гэхээр дөнгөж үр жимс тэ эсвэл үр төл ураг ихэнхээ эвлээд боож байгаа юм шиг тийм дөнгөж соёолон гарч ирж байгаа юм энергийг бол харуулж байна. Тэм учраас та бол амьдралынхаа бас хамгийн чухал үе мөчүүдийг 2025 онд эхлүүлээд заримыг нь бол бас дуусгаж чадсан байна. Ингээд ерөөдөө дүгнээд хэлэхэд бол энэ бол он бол таны хувьд өөрийгөө эргүүлж олж авч чадсан гайхалтай жил болж өнгөрчээ. За 2026 оны ерөнхий энергийг нь асууж өгсөн байгаа. За ингэж асуухад бол энэ он бол таны хувьд нэлээд хувьсаж өөрчлөгдөх жил болох нэ. Өнгө бодог хосолсон нэгin хэвийн бол өнгөрөхөөргүй нэлээд өрнөлттэй жил бол нэгдүгээр үлийг сонгосон хүмүүс маань болж өнгөрөх нь. За эхний улирлын хувьд та бүхэн ямар нэг зүйлийн төлөө хүчтэй тэмцэнэ. Эрх мэдэл, эд баялаг, заримын хувьд хайр дурлалын төлөө бол маш их тэмцлийг өргнүүлэх нь. За энэхүү зүйлийг бүтээхэд бол та өөрөөсөө бол нэлээд хүчийг маш их зүтгэлийг бол гаргах нэ. За энэ үйл явцын үр дүнд бол та гар нийлсэн сайхан хамтрагчтай болох бөгөөд маш их сэтгэл ханамжийг бол өөрөөрөө бахархах мэдрэмжийг бол оны эхний улиралд олж авна гэж бол хүзэр харуулж байна. За нэг жилийн мэрэг гэдэг бол маш урт хугацааны олон төрлийн үйл явц болох боломжтой цаг хугацаа. Тийм учраас хүзрөөрөө бол асууж өгтөө онцлог үйл явцлуудыг бол асууж өгсөн байгаа. Тийм учраас зарим зүйл хэтэрхий товч санагдвал за эдгээр зүйл бол онцлог бөгөөд анхаарах үйл явц юм байна гэж та бүхэн бол ойлгоорой. За өргөжлүүлээд мэрэг рүүгээ ороход та бүхний маань 2 дахь улирал яаж болж өнгөрөх вэ гэж асуухад та бүхний хувьд бага зэргийн санхүүгийн блоктой энэ үеэр бол учирна. За энэ бол ер нь таны өөртөө итгэлийг бага зэрэг унаж болзошгүй. За энэ үед бол хүзэр юу гэж зөвлөж гинөө гэхлээр хит улаарлгүй даван туулж асуудалд аяандаа шийдэгдэн гэдэг одоо энергээр хандах юм бол энэхүү цаг үеийг бол хөнгөн давжуулж чадах нэ. За анхаарах зүйл маань ерөнхийдөө санхүүгийн блок бол энэ цаг үед учирна гэсэн үг. За 3 дугаар улирлын хувьд та өөрийн дотоод бодол мэдрэмжэндээ нэлээд автгах нь ямар нэг зүйлийг маш нухацтай дотроо боловсруулах, заримын хувьд маш том төсөл хөтөлбөрийн талаар одоо төсөл хөтөлбөрийг өөр дээрээ хүлээн аваад түүнийг эрхэн авч явах талаар бол боловсруулж бодож тунгаах юм цаг үе болно. Ер нь дотгошоогоо болно. За тэгээд нэлээд төлөвлөж ирээдүйнхаа талаар одоо алхмуудыг одоо зураглах юм цаг хугацаа болж өнгөрөх нэ. За 4 дугаар улирлын хувьд аливаа асуудлуудаа нэлээд зэгцэлж шийдээд хамт олонтойгоо одоо энэ оныг амжилттай даван туулж байгаагаа бахархаж, баярлаж одоо тэмдэглэх юм моментууд бол гарч ирэх нь. За амжилттай бусдтай бол хуваалцах нь. За энэхүү бүлгийг сонгосон цөөн хэдэн хүмүүс маань ерөнхийдөө цэрэг цагдаагийн төрлийн ажил албахдаг хүмүүс маань байна. За тэдгээр хүмүүсийн хувьд бол оны 4 дугаар улиралд бол хамгийн сүүлээр бол ер нь цол нэмэх магадлал өндөр. За ингээд ерөнхийд нь бол дүгнээд хэлэхэд та бүхний хувьд бол хүн хоорондын харилцаа, сэтгэлийн тал дээр бол онцгой мэдээллүүд бол энэхүү хэсгээр бол нэлээд огт гарч ирсэнгүй. Дийлэнх мэдээллүүд нь бол ажил карьерийн тал дээр бол байлаа. Гэхдээ та бүхэн маань санаа зовлтгүй. Тусад нь энэхүү мөргийн хамгийн сүлд хайр дурлахын харилцааг бол тусад нь асууж өгнө. За та бүхний 1-р үлийг сонгосон хүмүүсийн маань энэ оны онцлог өнгө юу байх вэ гэж асуухад цэнхэр, ногоон, хар өнгө бол байх нь. За аливаа чухал үйл явдал дээр эдгээр өнгөний бэлэгдлийг одоо авч явал зүгээр ийм төрлийн лаасах, ажил чухал уулзлууд дээр ийм төрлийн хувцас өмсөхтэй. Энэ нь бол танд ерөөхдөө ээлтэй байх болно. За онцлог тоо бол 9,
5-ын тоогод энэ онд бол байна. Тийм учраас 9-ийн тооны нэрийг 5-ын тооны нэрийг 2026 онд бол авч яваарэ гэж бол зөвлөж байна. За үргэлжлүүлээд ажил карьерийн талаарх мэдээллийг асууж өгөхөд. За та бүхний маань ажил карьерийн тал дээр энэ жил бол хүмүүстэй хил амаа олцох тал дээр яагаад ч юм цаанаасаа үл ойлголцол үүсэх тиймэрхүү магадлал энэ төрлийн бэрхшээл бол гарах магадaltaй. За энэ бүлэгт ерөөхдөө 2025 онд цөөхөн тушаал твсэн хүмүүс байх магадaltaй гэсэн. Тэр хүмүүсийн хувьд нэлээд бусдын атаажтай хил аманд өртөх магадлал өндөр. Өөрөлдвөл жишээлбэл энэ хараа дараа болдیں۔ Юу хийж чаддیں гэдэг ийм хар цагаан эсвэл зарим нэг хэсэг нь энэ угаасаа л мундаг учраас дандаа л юм азтай байдаг тийм. Хар цагаан хил амны байнд өртөх магадлал 2026 онд нэлээд ажил карьер дээр бол ажиглагдана. За энэ үед таныг сахиусууд нь таныг бол аль болох 3 үг хэлмээр байвал эдгээр хүмүүсийн өдөөс 3 үг хэлмээр байвал 1 үг хэлэх мэтэр асуудал маш тайван хандаарай. Битгий ассан гал шиг дүрлцээрэй гэж бол хөзрөөр дамжуулаад сахиусууд нь бол зөвлөж байна. За гэхдээ таны хувьд болохоор өөрийн хүлээж авсан, хариуцсан хийж байгаа энэ ажил дээр бол маш үр дүнтэй байж жилийн сүүл гэхэд бол маш том амжилтыг бол гаргаж чаднаа. Яг таны энэ сонгосон зам гаргасан амжилт бол танд жинхэнэ заяагцсан зүйл учраас амжилт бол заавал ирнэ гэдэг бол хөзөр бол хэлж өгч байна. За мөн түнчлэн таны энэ гаргасан амжилт бол ерөөдөө бас л эх онд бол та ер нь бусдын анхааралд нэлээд өртөх жил болох нь хэдийгээр та ингээд үйл хөдлөл хэрэгжүүлж байгаа ажлаа аль болох чимээгүй өөрөө дороо хийгээд өнгөрүүлэе гэж бодох боловч гаргаж байгаа амжилт болгон ч хүртэл ингээд бусдын чихэнд нүдэнд өртгөөс тийм хэмжээний анхаарлыг бол бас татах нэ гэж бол хөзрөөл сануулж байна. Нэмэлт мэдээлэлээр өгч байна. За энэ дунд онцгойлоод урлагийн бүтээл туйравдаг урлагийн хүн байгаа бол та бүхэнд юу гэж хэлж байна вэ гэхээр таны дотор байгаа маш өвөрмөц ертөнцтэй тийм хүн байгаа байхгүй юу? Тэр өвөрмөц ертөнцөө урлаг дээрээ шингэн гаргаж ирж чадах юм бол таны тэр бүтээл маш богино хугацаанд алтар нэрийг танд авчирч өгнө гэдгийг бол хөзрөөлээд байна. Тийм учраас таны дотор хизээ нэгэн цагт хийх юмсан гэж боддог далд хүсэл мөрөөдөлтэй бусад хүн гэхдээ энийг хүлээж авахгүй байх та гэж боддог тийм айдас байдаг бол энэ айдсаа мартаад 2026 онд өөрийн өвөрмөц дотоод ертөнцөө илэрхийлж гаргаж ирдэг нэг тийм бүтээл гаргаарай гэж та бүхэнд бол зөвлөх байна. Энэ бол таныг маш их амжилтанд хүрэхнэ. За ер нь энэ онд энэ бүлгийг сонгосон хүмүүсийн ажил карьерийнхаа орчинд хүнтэй муудгаас ерөөхдөө зайлсхийх хэрэгтэй. За ингэж бодвол та бол бусад хүнч өөрөө ч тийм гүн шарахыг авахааргүй хөнгөн давж чаднаа гэж бол ерөөхдөө дүгнэж хэлэхэд бол харагдаж байна. За мөнх санхүүгийн тал дээр бол нэлээд гарлага гарах магадaltaй гэж бол хөзрөн бас нэмэлтээр хэлж байна. За гэхдээ энэ нь бол та бүхний холын ямар нэгэн зорилго зармын хувьд маш том төсөл эхлүүлж байна гэсэн түүндээ хөрөнгө оруулах маягаар бол гарах магадaltaй. Гэхдээ сахиусууд нь юу гэж хэлж байна гэхээр өөрийгөө хоослох хэмжээнд ямар ч зүйлийг битгий хөрөнгийг түнд битгий оруулаарай. Эргээд таныг гонсгойлгож магадгүй. Тийм учраас санхүүгийн хувьд энэ онд бол маш тооцоотой, доктортой байдлыг бол хангаж авч явах нь бол танд бол ээлтэй байна. Тэгээд он дуусчин 90 он ингээд хэд хоногийн дараа гарах гэж байна. Бүхэл хүмүүс төлөвлөгөөгөө 90 оны төлөвлөгөөгөө тал бүрээр нь гаргаж байгаа. Тэгээд таны хувьд бол зөвлөхөд санхүүгийн доктортой байдлаа хэрхэн хадгалах уу? За хуримтлалаа хэрхэн нэмэгдүүлэх тал дээр нэлээд анхаарч төлөвлөвөл зохистой байна л гэж харагдаж байна. За өргөжлүүлээд хайр дурлалын хувьд 90 онд та бүхний маань харилцаа ямархуу байх вэ? Энергийг харж асууж өгөхөд хостой хүмүүсийн хувьд бол өөрийн хань ижил хамтрагчтайгаа маш сэтгэл ханамжтай
за байж чадна. За харилцаа улам батжиж та бүхний харилцаа бол улам өргөжинд тэлэх бол хүүхдтэй хүмүүс бол хүүхд нэмэхтэй ам бол нэмэх юм магадaltaй бол ганц бие хүмүүсийн хувьд бол өөр тохирох зайны хайнаа олж чадах жил болж өнгөрөх нь. За ганц бие хүмүүсийн хувьд яг одоо магадгүй маш олон сонголтууд бол байна. Ер нь бол 3-аас дээш бол сонголтууд таны эргэн тойронд байна. Та өөрийгөө ч бол үнийг бол мэдж байна. Гэхдээ эх онд бол яг танд заяагцсан хэнийг нь тэр дундаас бол тодорч гарч ирнэ. Тийм учраас бол яг энэ асуудалд хэд их анхаарах хэрэггүй. Тэртээ танд заяагцсан хэнийг нь цаг нь ирэхээр ирнэ. Тийм учраас бол энэ тал дээр санаа зовж энерги бол барах хэрэггүй. Яг ажил карьерийнхаа асуудал дээр төвлөрөөд явахыг бол хүзэр сануулж байна. За ингээд та бүхнийхээ 2026 онд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Элчт мэргээрээ уулзлаа. Түр баяртай. За 2 дугаар үеийг сонгосон хүмүүс маань уншлагатай тавтаа морил та бүхнийхээ 2025 оны болж өнгөрсөн суралцж зүйлсэн энергийг асуугаад өргөжлүүлээд 2026 оны ерөнхий энерги болон ажил карьер хайр дурлалын талаарх онцлог мэдээллүүдийг бол хүчрээс асууж өгсөн байгаа. За ерөнхийдөө бүтэн жилийн уншлага гэдэг бол энэ бүтэн жилд хүнд маш олон зүйл тохиолдно. Гэхдээ хүчрэ бол онцлог үйл явдлыг нь бол харуулж өгж байгаа гэдгийг та бүхэндээ сануулъя. За та бүхнийхээ 2025 онд юу суралцсан бэ? Ямар шоухан энергитэй жил байж өнгөрвөө гэдэг талаар хүчрээс асуухад та бүхний хувьд нэлээд хатуу, салхи шуурга ихтэй ийм жил болж өнгөрчээ. Заримын хувьд одоо шууд утгаараа ямар нэг хорт зуршилт онцсон дийлэнхийнх нь хувьд бол за өмнө гаргадаг байсан амжилтандаа хүрч чадахгүй байснаасаа болоод өөртөө нэлээд бухимдсан, ямар нэг ажлыг бүтээх гэж нэлээд тэмцсэн тэм өрнөлттэй жил болжээ. Ерөнхийдөө бол энэ бүлэгт ажилд эсвэл ямар нэгэн зүйлд донтох ийм хандлагатай ийм хүмүүс маань бол нэлээд татагдаж сонгогдчихэ гэж бол харагдаж байна. За тэгээд ер нь 25 онд бол энэ бүхэнтэйгээ бол тулгарчээ. За бусдад од байх, бусдын төлөө өөрийгөө гаргуунд нь гарах амтлагтай юм хүмүүс бол байна. За 2025 онд бол тиймэрхүү энергийг бол авч явсан байна. За ийм байдлаасаа болоод энэ онд та бас одоо аливаа дондох энэ зүйлээсээ одлын янзаар гарах гэж бол үзсэн. Тэгээд амжилт олоогүй бүр урууцаар байсан ийм хүмүүс байна. За иймэрхүү зүйл болж өнгөрчээ. За олон зүйлийг оролдож үзсэн. За олонний танил хүмүүсийн хувьд бол сошиал хандлт авдаг, тийм зүйлээс сэтгэл ханамж авдаг байсан бол эргээд энэ бүх зүйл нь хинч ханддаггүй, хинч үздэггүй тийм зүйл олонний өмнө гарч үг хэлдэг тийм хүн байсан бол хэлсэн үг нь бусдад одоо хүрдэхгүй ч юм уу. Ер нь бол одоо маш олон фейлүүдийг бол энэ онд авсан. Гэхдээ бол одоо та бол бууж өгөөгүй. Энэ бүхнээсээ гарах гэж бол маш их тэмцсэн жил болж өнгөрсөн байна. За гэхдээ энэ бүх зүйл маань танд ямар зүйлийг сурах гэж одоо болж өнгөрсөн бэ гэдэг талаар хүчрээс асуухад за өөрийн хүчийг бүрэнд ачилж сурах та өмнө нь бол магадгүй 2 гарынхаа жишээлбэл нэгийг нь ашиглаад одоо амьдралаа авч явдаг байсан бол энэ он танд юуг ойлгуулах гэж энэ их бэрхшээл хундралтэй тэмцлүүдийг авчирсан бэ гэхээр нэг гарнаас илүү 2 гараараа аливаа зүйлийг бүтээж хийх нь илүү амар бөгөөд илүү бүтээмжтэй танд одоо 2 гарнаас илүү 2 хөлнөөс илүү өөр олон одоо потенциал байгаа шүү гэдгийг чинь ойлгуулахын тулд одоо энэ бүх бэрхшээл тэмцлүүд бол 2025 онд танд тохиожээ. За зарим нэг ажилд ондох хүмүүсийн хувьд онцгойлон мессеж одоо сургаамж байсан нь ажлын араас гүйхгүй байсан ч одоо та өөрөө одоо эд баялагаар баялагтай төрсөн заяагцсан юм а гэдгийг ойлгуулахын тулд 2025 он ерөөхдөө одоо 9 оны циклтэй жил байсан ямар нэг зүйлийг дуусгах
одоо 26 оноос шинэ зүйл эхлэж байгаа. Тэгэхээр таны бол одоо ингээ юмны араас хит чаргууцалдаж чангаадаг энэ бүх мэдрэмжүүдийг чинь өхүүлж одоо энэ циклийг чинь дуусгахын тулд 2025 он бол иймэрхүү бэрхшээлтэй тулгамд учруулсан ийм жил болсон байна. За энэ бүлэгт ерөнхийдөө бол нэлийн одоо нийтлэг энергийг харахад зөрүүд те нэг зүтгэсэн зүйлтэй автомхай амархан ямар нэгэн зүйлд донтомхой ийм хүмүүс бол байна. Та бүхэнд хандаж хэлэхэд хит их улаарах те аливаа зүйлийн араас улам тэмцэх нь таныг улам хэцүү байдалд оруулдаг юм шүү гэдгийг бол бас хүзэр бол энэ өнгөрсөн цаг хугацаа 2025 он бол сургаж чадсан байна гэж бол харагдаж байна. За заримдаа ерөөхдөө асуудлыг хувь тавиланд нь даатгаад яг одоо амьдарч сураарай гэж бол хүзэр бол хэлж байна. Яг одоодоо амьдарч сураарай. За хувийн зүгөөсөө бол зөвлөхөд ерөнхийдөө булчингаа суллах, стресс тайлах, бясалгал хийж сурвал иймэрхүү одоо майндтай хүмүүст бол маш нэмэртэй байдаг. За гэхдээ сахиусынхын зөвлөгөөг хүзэр татаж асуухад та бүхэнд маань сахиусууд нь юу гэж хэлж байна вэ гэхээр шархалсан зүрхийн ангаа гэдэг бол хүзэр гаргаж ирсэн. Яг энэ хүзрийг бол яг янз бүрээр тайлбарлаж болох ч гэсэн хүн хүний энэхүү сувгийг бол маш олон хүмүүс үзэж байгаа. Хүн хүний туусан зам нь л өөр учраас сахиусууд нь хэлсэн үгийг шууд хэлээд энэхүү хэсгийг дуусгая. Сахиусууд нь шархалсан зүрхийн ангаа гэж юм. Тийм болохоор өөр өөртөн дээрээ тунгааж аваад энэхүү зөвлөгөөг нь хэрэгжүүлээрэй. За ингээд энэхүү уншлахны агуул хэсэг болох 2026 оны нэрэг ямар байх вэ? Ажил гэрээ хайр дурлалыг нь асууж өгье. За ингэж асуугаад бол оны эхний уйлралд бол нэлийн зарлаг гарах хандлагатай та бүхний хувьд. За тэмдэглэл баяр наадам тиймэрхүү зүйлсд их явах магадлал бол харагдаж байна. За энэ таныг өргөдөө санхүүгийн тал дээр нэлийн хүнд байдалд оруулж болтшгүй. Одоо эдийн засгийн байдлыг чинь бол нэлийн ганхуулна. Тэм учраас бол нарийн цэнгэний тунг бол тааруулаарай гэж бол хүзэр сануулж байна. За оны 2 дахь улиралд бол та бүхний хувьд ичээнээс гарч байгаа таарах шиг одоо яг нэг тийм шин зүйл рүү тэмүүлсэн, шин зүйлийг сонирхсон яг нэг тийм шинхэн одоо ургаж байгаа өв сургамал шиг одоо тиймэрхүү энергиэр бол ухтаж өнгөрөөх нь. За цөөнхийнх нь хувьд бол энэ бүлэгт татагдсан гэр бүлтэй хүмүүсийн хувьд бол яг энэ оны 2 дугаар хагасад бол хувь хүн дээр гэхээс илүү та хүүхдүүдийнхээ одоо хүмүүжил боловсрол эрүүл мэндэд нэлийн анхаарсан хүүхдүүдтэйгээ цаг цавыг зарцуулсан иймэрхүү гэр бүл төвтэй энергитэй цаг хугацаа болж өнгөрөх нэ. За 3 дугаар улирлын хувьд бол энэ бүлэгт татагдсан хүмүүсийн энэ жилийн хамгийн оргил өрнөлттэй тийм халуун цаг хугацаа болж өнгөрөх нь. Надтай ажилладаг хүмүүс нь хөвчлэн яг тэр коучинг хийхдээ авч. За энэ үеэр бол ерөнхийдөө нэлийн сорилтуудтай бол тулгарна 3 дахь улиралд. За энэхүү үеийг бол ерөнхийдөө хүн хоорондын харилцаан дээрээ эвийг сахих байр сууриас бол хандаж чадвал сүүлийн одоо улирал буюу 4 дугаар улирал та санхүүгийн нэлийн ашиг орлоготой болж одоо оволцсон асуудлуудаа зэгцэлж амарч суух цаг бол танд гарч ирнэ гэж бол сахиус тэнгэрүүд нь бол хөдрөөр дамжуулан бол хэлж байна. За энэхүү асуудлуудын хүчинд бол жилийн эцэст та ерөнхийдөө хүн харилцааны ур чадвар, амьдралын талбарт ямар чухал байр суурь эзэлдэг болохыг бол ойлгосон жил бол таны хувьд бол болох нь. За ямар ч хүнтэй харилцаж чадах харилцааны чадварыг эзэмшин байна гэдэг бол одоо таны эх оны сурах ёстой сургаал юм байна. За эх онд таны онцлог өнгө бол асууж өгөхөд танд туслах өнгө бол шар, ногоон өнгө, за болгоомжлох өнгө бол саарал болон хар өнгөө гэж хэлсэн. Тэгэхээр аливаа онцгой үйл явдлууд дээр эдгээр өнгөнүүдийн онцлогуудыг бол авч явах нь танд бол хэрэгтэй байх нь. За эх онд онцлох тоо юу байх вэ гэж асуухад 5-ын тоо. За гэхдээ бол 5-ын тоо гэж асуухад ерөөхдөө энэ тоо
2026 оны хувьд танд туслагч тоо байна. За мөн одоо танд одоо ус болгоч тоо болж болно гэдгийг бол хүзэр хэлж өгсөн байгаа. Тэгэхээр тухайн үедээ та асуудалд яаж хандах нь вэ? 5-ын тооны нэрийг бол бусдаа давхар судлаад үзээрэй. 5 гэдэг бол 2026 онд танд чухал нөлөөтэй тоо болох нэ. За та бүхнийхээ ажил карьерийг өдрөөсөө үргэлжлүүлэн асууж өгсөн байгаа. За ер нь ажил карьерийн орчинд бол танд тус болдгоо ч таны одоо нөмөр нөөлгөнд яваад одоо өөрсдөө ашиг хонжоо олж авдаг хэсэг бүлэг хүмүүс бол байна. Яг одоо за ганц хоёроор тогтохгүй тэр хүмүүсийн одоо ер нь бол 2-3-аас дээш хүмүүс бол байгаад байна. Тэгэхээр 2026 онд бол тэр хүмүүсийн үнэн царай ажлын орчинд бол илчлэгдэнэ. За бүтэн жилийн уншлага байгаа учраас гээд өмнө нь сануулсан те маш олон үйл явдал болно. Тэгэхээр онцлог үйл явдлуудыг хэлж байгаа шүү гэдгийг бол хүзэр бол бас хэлж байна. За ажлын орчинд та гарах одоо гарцгүй болохгүй шатууд бол хэд хэд тохионоо. Энэ үед одоо энэ донд ерөөхдөө цөөхөн гадаад руу одоо түншүүдтэй хилцээр ихээр гадагшаа ирж очдог тийм хүмүүс байна. Ер нь цөөхөн биш, ер нь тал орчим хувь те нэлээдгүйгөө. Энэ асуудал дээр таны аргыг барсан үйл явдлууд бол 2026 онд нэлээдгүй болж өнгөрөх нэ. За энэ үеүүдэд хүзэр юу гэж зөвлөж байна вэ гэхээр хэдийгээр одоо тухайн үйл явдал нь таны эсрэг одоо болж өнгөрөх боловч энэ үйл явдлууд нь бол таны одоо аргыг барсан үйл явдлууд нь таны хувьд одоо энэ үйл явц нь юу ч үгүй юу ч юм шиг байж болох ч ажил төрлөө одоо бүтээж сурах одоо юу ч үгээс юмтай болох аргыг л тань сурганаа л гэж бол хүзэр бол би тайлж уншихаараа. За бүтлгүүтэй тулгарна. Гэхдээ одоо сургаал нь танд үлдэцтэй байж чадна. За энийг сонсож байгаа зарим нэг эрэгтэй хүмүүсийн хувьд бол наашаа харж инээгээд те цааш харж өөр санаа агуулад байдаг нэг тийм маш гадаад байдлаар бол үзэсгэлэнтэй эмэгтэйд бол энэ оны турш одоо мэхлэгдгээс бол болгоомжлоорой гэж бол хэлж байна. За ер нь бол тийм сайн мэдхгүй одоо бизнесийн түн шиг гинэт гарч ирсэн одоо ийм харилцаанд бол болгоомжтой хандахыг бол хүзэр бол сануулж байна. Ажил карьерийнхаа хувьд. За энийг сонсож байгаа эмэгтэйчүүдийн маань хувьд бол ерөөхдөө дотоод зүнс хувин болон өөрийн шунал хоёроо ялгаж салгаж сурахыг бол хүзэр анхааруулж байна. Альва нэг зүйлийн төлөө одоо хит уулаар нь зүтгэн таныг одоо хоосруулах боломжтой гэдэг бол сайтар тунгаан бодож асуудалд хандаарай гэж бол хэлж байна. Тэгээ ер нь энэ бүлэгт гадаад ер нь дотоод руу их явдаг те эсвэл SEO те бизнес хувийн бизнес эрхэлдэг хүмүүс ихвчлэн татагдсан юм байна. Тэгэхээр бол ер нь хүзэр бол нэг тиймэрхүү нэрийг бол харуулж байна. Анхаарах зүйлүүд нь бол нэг тийм байна. За ерөнхийдөө дүгнэлт хэлэхэд бол энэ ном бол таны бизнесийн ажил карьерийн орчинд бол нэлээд уналттай үйл явцууд нэлээдгүй тохиох боловч энэ бүхний арт бол танд сурах ёстой сургаалууд их байгаа шүү гэдгийг бол ерөнхийдөө хэлхийг бол зорьсон байна. За ингээд үргэлжлүүлээд хайр дурлалын асуудлууд хайр дурлалын энергийг нь хүзрөөс асууж өгөхөд за энэ бүлэгт бол ерөнхийдөө хайр дурлалын амьдралынх нь нэлээдгүй голлох байр суурийг эзэлдэг хүмүүс маань татгцсан бололтой. За ордоор нь аваад үзвэл мэлхий, охин, матар, үхэр хилэнцэн ордныхан бол нэлээд тод харагдаж байна. За та бүхний хувьд бол тэ хостой хүмүүсийн маань хувьд аль болох олсон орлого гэр бүлдээ зарцуулах, хайртай хүндээ одоо улам дуурлах, энэ цаашлаад энергийг буруугаар эргвэл хардалт болж одоо үл ойлголцол та хоёрын дунд бол үүсэх магадлал бол гарч болчихшгүй хүзэр бол анхааруулж байна. Уг нь бол та хоёрын хосын гэр бүлийн амьдралтэй маш сайхан гэр бүл байна.
Та бол бас үүний төлөө бас маш нэлээд хичээдэг төрлийн хүн байна. За эргээгээ таны гэр бүлийн хүн бол тий хос бол маш тийм зөөлөн сэтгэлтэй гэр бүлсэг тийм хүн байгаа байхгүй. Энэ бүхэн дээр асуудал үүсгдэг хүн нь ерөөхдөө та шүү гэдгийг бол хүзэр сануулгыг анхааруулгыг бол хүсэж байна. Хит одоо нөгөө гоё сайхан зүйлийг өшөө гоё байна гэж хүсээд одоо түүнээсээ бодлоод хайртай хүнээ хит хардах ч юм уу тий. Иймэрхүү үйл явдал болохгүй гэдгийг бол хүзэр анхааруулж байна. Тэр зүйлийг бол төвч чадвал энэ хайр дурлалын чинь харилцаа гэр бүлийн чинь амьдрал бол улам сайхан цэцэглэх хичээл бол 2026-нд болно гэж байна. За ганц бие хүмүүсийн маань хувьд ухаангүй дурлах хин нэгнтэй л учрна. За энэ хүндээ бол та бүр одоо хүл алтан гүйж харагдаж байна. За харилцаанд одоо хит автаж ерөөхдөө логик сэтгэлгээ одоо ашиглахгүй тий сэтгэл хөдлөлтөд хит автвал буруу алхам хийгээд алдаж магадгүй. Тийм учраас ерөөхдөө 2026-нд ямар нэгэн таны сэтгэлийг татсан үнэхээр өөрийн болохыг хүснэ хэн нэгэн гарч ирвэл харилцаан дээрээ логик сэтгэлээр хандаж ер нь асуудалд маш тийм газардлагатай байгаарай гэж бол хүзэр сануулж байна. Ингэж чадвал та бол насныхаа антай энэ онд бол учирч чадах нэ. Үүний төлөө бол бас та нэлээдгүй цаг хугацааг бол өнгөрөөсөн, мөрөөдсөн, манифест хийсэн байна. Энэ бүхэн нь бол 2026-нд ирнэ гэж бол хүзэр хэлж өгсөн байна. Ингээд та бүхнийхээ эх оны ажил амьдрал, хайр дурлалын харилцаанд хамгийн сайхан бүхнийг хүсье. Таны мөрөөдсөн амьдрал таны бодит амьдрал дээр биелэх болтугай гэж бол хүсье өрөөё. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Дараагийнхаа мэргээр уулзцгаая. За 3 дахь үтлийг сонгосон хүмүүс маань уншлагатаа тавтаа морил. За энэхүү уншлагаараа ерөөдөө таарад уншлага маань жилийн бүхэлдэн 12 сарын 365 оны энергийг үзэж өгж байгаа боловч ерөөдөө энэхүү жилд та бүхэнд онцлог үйл явдал юу болох вэ гэдэг талаар хүзэр маань харуулж байгаа учраас ерөөдөө товчхон байх болно. Гэхдээ ер нь онцлог үйл явдал учраас анхаарал тавих хэрэгтэй баха. Гээд уншлагаа ерөөдөө эхлүүлье. 2025 онд та бүхэн маань юуг сурч мэдсэн, ямар хөө жил болж өнгөрсөн бэ гэдэг асуултаар уншлагаа эхлүүлж байна. За ингэж асуухад ерөөдөө маш их өрнөлттэй жил болсон байна та бүхний хувьд. За өнгөрч буй энэ онд заримын хувьд шууд утгаараа үхэл хацалтаа л учирсан. За дийлэнхийн хувьд бол амьдралын хэм маягаас салж дахин одоо төрсөн жил болж өнгөрчээ. Өөрийгөө дахин бүтээсэн жил болж өнгөрсөн байна. За энэ бүх үйл явдлын дараа бол та өөрийгөө жинхэнэ олж нээсэн. За би хэм бэ? Цаашид ямар байдлаар өөрийгөө авч явах вэ те? За зэрэг дээр маш том шийдвэрүүдийг бол гаргаж чадсан жил байна. За зарим нэг нь бол нутгийн орон солисон, шинэ орон газар оронд одоо амьдарч эхэлсэн те, шинээр амьдралаа эхэлсэн юм байх магадaltaй. За энэ бүх үйл явдал бол таныг өөрийгөө олж авахд одоо чухал түлхэж болж өгсөн маш чухал жил болж өнгөрсөн байна. Ерөнхийдөө бол ийм үйл явц хүний амьдралд тийм олон тохиолддоггүй. Одоо дийлэнхийн хувьд бол 1-2 те ийм амьдралын эргэлтийн цэг гэж бол яриад байдаг. Тийм жил болж өнгөрсөн байна. За нэлээд сургаалтай хүмүүсийн хувьд бол нэг амьдралд нь 3-4 удаа тохиолддог. Ийм зүйлс бол байдаг. Тэрний одоо нэг нь бол энэ 2025 онд та бүхний хувьд бол тохиолдсон байна. Тэгэхээр үүнээс үргэлжлүүлээд юу болдог гэхээр одоо шинэ эхлэл болдог. Амьдралын нэг цикл дууссан учраас шинэ цикл эхэлдэг. Одоо 2026 он бол таны хувьд бол тийм байх болов уу гэж бол хөзрөө мэргээ эхлүүлэхээс өмнө бол таамаглаж байна. За тэгээд товчхондоо л ерөөдөө та бүхний маань бол сүнсний зорилгоо олж авсан ийм чухал үйл явц болжээ. За 2026 оны ерөнхий энергийг энэ бүлгийг сонгосон хүмүүстээ асууж өгөхөд за энэ бүлгийг сонгосон ихэнх хүмүүс бол ерөөдөө сүнслэг замнал за энэ талаар судлах ажлыг бол карьераа болгож цаашид авч явах шийдвэрийг бол гаргасан иймэрхүү хүмүүс байна.
За энэ чиглэлээр ямар нэг ажлыг эрс шийдэж эхлүүлэх магадлал 2026 онд бол маш их. Магадгүй заримх нь хувьд бол одоо бүр эхлүүлсэн явж байгаа. 26 онд бол энийг бол доктортой авчихаар бол бүр төлөвлөгөө план агаал гаргасан байх магадaltaй. За мөн сүнсний хамтрагч бол өөртөөгөө гар нэлэх маш сайхан нэгнийг бол энэ ондоо 2026 онд бол олж авч чадах нэ та бүхний хувьд. За заримх нь хувьд бол ийм зүйлийг бол сонирхдгүй. За хүмүүсийн хувьд бол ажил карьер болохоо шийдээд байгаа хүмүүсийн хувьд бол ямар нэг зүйлийн ажлыг шинээр эхлүүлж байна. За энэ бол таны тэмүүлсэн одоо хүсэл тэмүүллийг маш их бадраах тийм төрлийн ажил байх болно. Цөөнхийнх нь хувьд бол яг одоо маш цөөнхийнх нь хувьд энэ онд бол зөнхлөх хамгийн чухал гол энерги нь 2026 онд юу байх бэ гэхээр за энэ антайгаа уулзрах тий одоо өөрөөр хэлбэл ихэр төлтөөгөө уулзрах ийм хувь тавилант ажил бол таныг хүлээж байгаа юм байна. За ерөнхийдөө маш их сэтгэл хөдлөлттэй баяр хөөр урам зоригоор бэлгсэн жил бол таныг хүлээж байна. 2026 он бол ерөнхий энерги нь тийм байх нь. За онцлог өнгө бол энэ онд улаан болон шар өнгө байна. За онцлог тоо бол 2 болон 10-ын тоо байна. Тэгэхээр 10 гэдэг маань 1-тэй 2 болон 1. За тэгээ бүхэл тоо 10-ын тоо. Энергийг бол эх онд авч явал танд ээлтэй байх нэ. За ажил карьерийн хувьд та бүхний эх он маань ямар байх вэ гэж асуухад за маш их аз ивэлтэй одтой он жил бол таныг хүлээж байна. Яагаад гэдгийг нь бол ойлгож байна. Учир нь та бүхэн бол өмнөх ондоо өөрийгөө олж авсан эго хүлээж өөрийгөө шинээр мэдлүүлсэн ийм хүмүүс байгаа. Сүнсний зорилгоо олсон, өөрийн юу чаддаг, юу хүсдэг бол мэддэг байна гэдэг бол одоо эд баялаг, ажил карьер, хайр дурлал бүх талбар дээр бол маш эргээр нөлөөлдөг. Та бүхэн бол 2025 онд энэ бүхнээ олж авч чадсан учраас үүнээс хойших ирээдүйн бол угаасаа сайхан байна гэдгийг бол угаасаа хүчрүү асуухгүйгээр бол би бол мэдчихээн. За энэ бүхний жишээ бол энэ та бахны үнийг бол хүзрээс гаргаж ярьж байна. За энэ онд бол чухал зүйлийг эхлүүлнэ гэсэн тэр нь бол маш их ашиг орлогыг танд авчирна. Одоо сүнслэг ажил бол тэр нь танд ээлтэй байна. Аль эсвэл шинээр эхлүүлэхээр төлөвлөж байгаа хүмүүсийн хувьд бол тэр нь маш их ашиг орлогыг танд бол авчирна. Ингээд үүний цаана бол маш сэтгэл дүүрэн ханамжийг бол мань та авч чадна. Тэр шинээрээ та сурсан, мэдсэн, олсон орлогоос бусдын сайн сайханд бас маш их зориулах олон ажлыг хийн эх онд. За гэхдээ баг зэрэг анхаарал орж ирж байгаа нь аливаа зүйлийн балансыг маш сайн хадгалаарай. Бусдын төлөө үйл хөдлөл хийж бодлого ч өөрийгөө хохирох зүйл бол хийж болохгүй гэдгийг бол хүзэр нэмэлтээр бол сануулж байна. За хэд бас юу ч бодлого хөөрлийн шинжтэй асуудал хандахгүй байх хэрэгтэй. За ер нь бол энэ юу гэсэн үг гэхээр маш газардлагатай одоо та бүхний маань сүнс болсон ирсэн тэнгэртэйгээ маш их холбоотой болцсон ийм үед бол эргээгээд газардах бол маш чухал байдаг. Тэгэхээр одоо энэ газардуулга бол маш сайн хийгээрэй гэж эх ондоо гэж бол сануулж байна. За ихэнхдээ хүзэр бол их зүйлийг битгий бод одоо яг одоотой амьдрал гэж бол зөвлөдөг. Гэтэл энэ онд бол та бүхэнд юу зөвлөж гинэ вэ гэхээр аливаа зүйлийг маш сайн тунгаан бодж шийдвэр гаргаарай гэдэг бол хүзэр хэлж байна. Хит их хөөрлийн шинжтэй түргэн шийдвэр аль болох гарахгүй байхыг бол ажил карьер дээр анхаарах хэрэгтэй. За ингэж бодвол энэ онд бол ажил карьер бол маш амжилттай байна. Ашиг орлогын тал дээр бол та бүхний хувьд бол санаа зовох ямар шаардлага байхгүй сайхан жил болж өнгөрөхнэ. За үргэлжлүүлээд хайр дурлалын асуудлыг нь та бүхэнд асууж өгсөн байгаа. За ингээд бол ерөөдөө энэ оны ерөнхий уншлах хэсэг дээр ч гэсэн гарсан ихэр төлтөйг учирна гэсэн яхаарахгүй тийм хүмүүс байна энэ бүлэгт. Ерөөдөө энэ нь бол заяаны хантайгаа учирна л гэсэн үг ихэр төл гэдэг маань. За аль хэдийн учирч гсэн хостойгоо байгаа хүмүүсийн маань хувьд болохоор амьдрал бол маш доктортой болж эхэлнэ. Өөрөөр хэлбэл одоо 2025 оноос өмнөх он жилүүдэд магадгүй та хоёрын ажил амьдрал бол ингээд
амьдралаа болгох энэ асуудал дээр маш их тэмцэлтэй одоо он жилүүд өнгөрдөг байсан бол одоо 26 оноос эхлээд та хоёрын одоо харилцаач тэгэхээр хамтын амьдрал босгож байгаа бүх зүйл чинь ер нь маш сайхан уул сууртай тогтож эхлэх жил болж өнгөрнө гэсэн үг. За ер нь бол хүзрийн бүхэл эерэг хүзрүүдэд л энэ бүлэгт сонгосон хүмүүс дээр маань гарч ирж байна. За маш цөөн за ганц бие хүмүүсийн маань хувьд бол ерөөдөө сүнслэг замналаа өөрийн амьдралын үлцэн амьдралын одоо зорилгоо болгоод тэр чигтээ одоо явах бол ер нь ихэнх ганц бие хүмүүсийн маань хувьд бол өөрт тохирсон сайхан үнэтэйг бол 2026-нд учрах нэ. За тэгээд эцэст нь хэлэхэд бол ерөөдөө мэдээж дээд оршуудаа холбогдож чадсан хүмүүст бол илүү одоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь бол ерөөдөө илүү зах. Тиймээс одоо ямар ч замыг сонгосон энэ бол таны хувьд ариун бөгөөд зөв зам юм. Тиймээс одоо та бүхэндээ сэрсэн байгаа та бүхэндээ бол амжилт бүтээлийн дээдийг амар амгалангийн дээдийг эх хонд нь болон үлдэж байгаа амьдралынхын цаг хугацааных нь бүхэл цаг хугацаанд нь бол хүсэж байна. Ингээд та бүхэндээ баг ч гэсэн мэдээлэл мэдлэг болж чадсан байх гэж найдаж байна. Ингээд та бүхнийхээ ажил амьдралд дахин амжилт хүсье. Дараагийнхаа мэргийг хүлээн авч сонсомоор байвал сонсоорой. Түгээр уулзцай. Баярлалаа.